Дэлхий дахин төрөмгөлөд бас сэтгэл готрол гацсан цаг үед нэгэн хүү мэндэлсэн. Тэрээр 4 наснаас Бхагавад-гита гишлэн багш нараа гайхшруулж ээж. Баг балчир наснаас гүн бясалгаж. Гэр бүл минь хаа сайгүй. Хүмүүс намайг хүлээж байна гэх болсон. Их сургуулаа дүүргээд эртний мэдлэгийг сэргээж оюун санааны мэрэгэн ухааныг түгээн дэлхий даяар аялж эхэлсэн. 1981 оны өвөл Шимого гэх газар хэдэн хоног дуугаан хураан бэлтгэж байхад Сударшин Крия бий болсон. Энэ бол стрессээс салган, сэтгэл санаа болоод биеийн хувьд сайн сайхан байдлыг бий болгодог хамгийн хүчтэй амьсгалын техник юм. Зорилгоо хэрэгжүүлж эхлэхэд тань юу нөлөөлсөн бэ? Би ийм зүйл төлөвлөөгүй. 10 хоног дуугаан хураагаад юу ойлгосноо заасаар байгаа. Гурудев дэлхий даяар аялж мэдлэгээ зааж эхэлснээр амьдрах урлаг үүссэн. Түүний удирдлаганд тус байгууллага 180 оронд 35,000 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж Сударшин Криагийн ач тусыг дэлхий даяар сая хүмүүст түгээн дэлгэрүүлсээр байна. Тэрээр нийгмийн хэсэг бүрт зохицох 57 өвөрмөц хөтөлбөрийг бий болгосон. Анх удаа Сударшин Крия хийхэд маш хүчтэй байсан. Самбар дүүрэн бичсэн зүйлсийг угааж арилгасан юм шиг тарих нүд маань цэвэр тунгалаг болсон. Мэдрэлийн тогтолцоо маань бүхэлдээ сэргэж байгааг болоод амар амгаланг мэдэрсэн. Миний бахархдаг цорын ганц зүйл бол би дэлхийн өнцөг булан бүрт чин өнөж тууштай сайн дурын ажилтнуудтай тэд бүх ажлыг авч явдаг. Түүний хөтөлбөрүүд нь зөвхөн дотоод сайн сайхан амар амгаланг бий болгож зогсохгүй дэлхийг илүү сайн сайхан газар болгох боломжийг олон зуун мянган сайн дурынханд олгодог. Гурудев 24 наснда 180 хүүхдийн боловсрал халамжийг хариуцаж эхэлсэн өдгөө 1200 гаруй үн төлбөргүй сургууль болж өргөжсөн. 100,000 гаруй сурагчдын ихэнх нь энэтхэгийн хамгийн алслагдсан хэсэгт амьдардаг бөгөөд гэр бүлийнхээ анхны сурагчид байдаг. Хүүхэд байхад идэх хоол өмсөх хувцас байдаггүй байсан ч надад олдсон 2 дахь боломж намайг гэр бүлээ бүхэлд нь авч явах чадвартай болгосон. Гурудев дэлхийн хэмжээнд орон нутгийн иргэдийг чадахжуулах зорилгоор орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Сайн дурынхан 1000 загвар тосгоныг энэтхэгт байгуулж 90,000 гаруй айл өрхийг нарны ичим хүчээр хангаж байна. Залуучуудын манлайлалын хөтөлбөр дэлхийн өнцөг булан бүрийн орон нутгийн залуусыг нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн манлайлагчид болгосон. Би архаг тамхичин, архаг архичин байсан. Одоо эдгээр зуршлаа зүгээр л орхиж чадсан. Байгаль орчныг хамгаалах эрхэм зорилгын дагуу амьдрах урлаг энэтхэг даяар гол мөрөн усны сав газруудыг сэргээн ган гачигт нэрвэгдсэн олон бус нутагт тусламж дэмжлэг үзүүлдэг. Энэ бус нутагт ундны ус огт байгаагүй одоо элбэг устай болсон. Махараштрын мужид эхлүүлсэн гол мөрөн сэргээх энэхүү санаачлагыг Гурудевийн удирдлагаар амьдрах урлаг амжилттай хэрэгжүүллээ. Мод тарих болон цэвэрлэх арга хэмжээнүүд нь дэлхийг илүү ногоон болгоход тусалдаг. Байгалийн газар тариалангийн хөтөлбөрүүд энэтхэг даяар тариаламждаг, ялангуяа амиа хордолт ихтэй дүүргүүдийн тариачдыг өргүү биедан амьдрах чадвартай болгодог. Гурудев тариачдад зориулсан олон санаачлаг гаргасан нь бидний амьдралд аз жаргалыг эргүүлэн авчирсан. Танд үнэхэрийн талархаж байна. Гурудев, та болон таны сургаалууд байгаагүй бол амьдрал минь өнөөдрийнхөөс тис өөр байх байсан. Зөвхөн хүчирхийлэлд итгэдэг хүмүүст хүрч чадсан нь үнэхэрийн гайхалтай. Хэрвээ та миний нүдээр харуул дэлхий дээр ямар ч муухан байдаггүй. Жигшүүрт гэмт хэрэгтэн гэж нэрлэгддэг хүмүүсийн дотор тусламж буйн уйлж байгаа хохирогч байдаг. Амьдрах урлагийн шоронгийн хөтөлбөр дэлхийд даяар 800,000 гаруй хоригдлын амьдралыг өөрчилсөн. Би үргэлжил зодон цохон хийж авдаг байсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаас хойш би огт өөр хүн болсон. Одоо би эдгээрээс хол явж чадна.
Би ч бас бусдад тусалж нөлөөлж чадна гэдэгтээ итгэж эхэлсэн. Гүрүжи, таны хайранд маш их үнэхээр их баярлалаа. Америкийн нэгдсэн улсын Yes for Schools хөтөлбөр нь гэмт хэрэгт өртөх магадлалтай хотын залуусыг гэмт хэргийн амьдралаас аварсан. Би эгчийгээ, эмээгээ, өвөөгөө алдсан. Стрессээ яаж зохицуулахаа ч мэдэхгүй байсан. Харин йогийн хичээл сууснаар энэ талаар тэгтлээ их бодгоо болсон. Учир нь би одоо жаргалтай байна. Тэд маань одоо илүү сайхан газар байгаа. Бид Иракт хамгийн удаан буюу 16 сарын албыг хаасан. Би бэртэлтэй эргэж ирсэн. Гэр бүлийн болоод өөр ямар ч дэмжлэг байгаагүй маш их ганцаардаж байсан. Албанаас эргэж ирээд жирийн иргэний амьдралаар амьдрах маш хэцүү. Их орондоо тавтай морил төсөл нь Ахмад Дачтын үл үзэгдэх шархыг эдгээсэн бөгөөд тэдний 94% нь амар амгалан байдал нэмэгдэж, стресс түгшүүр багассан гэж мэдгдсэн байна. Практик төвшөнд л гэхэд би шөнө унтаж чаддаг болсон. Унтах гэж өчнөө олон юм уух хэрэггүй болсон. Энэ хөтөлбөр юу юунаас илүү надад тусалсан. Өөрийг минь надад эргүүлж өгсөн. Тэдний нүд эргээд гэрэлтхийг, эсвэл тэднийг дотроо анх удаа амарч байхыг харах ямар ч багшийн хүсэх хамгийн сайхан зүйл. Хүний үйл ажиллагаанаас үүдсэн болон байгалийн гамшигт амьдрах урлагийн дэлхийн нийтийг хамарсан сүлжээ анхдагч тусламж үзүүлэгчд байдаг. Өнөөгийн дэлхийн зовлон шанал өдөр бүр нүдний өмнө болж буй харгислын тухай сонсоод та хайр, инэрлийн гүрүүгийн хувьд хэрхэн мэдэрдэг вэ? Миний хувьд бүх дэлхийн нэг гэр бүл. Тэгээд хаач ямар ч асуудал байсан гарцаагүй өвтгдөг. Гэхдээ энэ талаар бодоод суухын оронд би үйлдэл хийдэг. Хамгийн удаан үргэлжилсэн маргаантай мандир масжидын хэрэг дээд шүүхэд эцлэн шийдэгдлээ. Гүрүүдэд 500 жилийн тухтай Рам мандир Бабри масжид маргааныг хэдэн 10 жилийн олон нийтийн тусламж үйлчилгээ харилцан яриа хэлэлцээрээр шийдвэрлсэн. Түүний эвлэрүүлэн зуучлах хүчин чармаалт нь Хинду болон лалын шашинтнуудын айл айланд нь таатай шийдэлд хүргэж чадсан. Бидний бүх итгэл найдвар түүнтэй хамт. Учир нь тэр хинээж зовхыг харахыг хүсдэггүй хүн. Гүрүүдэв ямар нэг шашинд харьяалагддаггүй. Тэр бол инх тайвны элч. Түүний зорилгод хизээч эргэлздэггүй. Энэ ажил олон хүний золиосоор хийгдсэн. Үүний гавьяг манай улс тэр чигээрээ хүртэх ёстой. Кашмирын хүндэд инх тайвныг сэргээхийн тулд гүрүүдэв итгэлцлийг нэмэгдүүлэх санаачлаг яриа хэлэлцээр хөгжлийн төслүүдээр дамжуулан бүх оролцогч талуудыг нэгтгэсэн. Бидэнд буу зэвсэг яаж хэрэглэхийг заасан. Бид ч бусад залуус заадаг байсан. Харин ширээ-ширээтэй уулзаж амьдрах урлагийн хичээл суусны дараа бид буруу зам сонгосноо ойлгосон. Түүний оролцоотойгоор зүүнхойд энэтхэгт олон мянган дайчид зэвсгээ хаж хүчирхийлэлгүй байх замыг сонгосон. Гүрүүдэвийн ачаар амьдрал минь эргэлт болж зэвсэг бидэнд тусгаар тогтнол авчрахгүй гэдгийг ойлгосон. Тэднийг ойлгох, халамжлах хүмүүс байдаг. Тэднийг хүмүүс сонсоход бэлэн гэдгийг ойлгосон бусад олон бүлгүүд байгаа. Энд сүүлчийн бууг орхих хүртэл бид зогсохгүй. 6 дугаар сарын 23-ны энэ өдөр Колумбийн түүхэнд чухал өдөр болж байна. Гүрүүдэвийн хүчин чармаалтын үр дүнд ФАРК болон Колумбийн засгийн газрын хооронд 52 жил үргэлжилсэн ширүүн зэвсэгт мөргөлдөөн төгсгөл болсон. Колумбчууд бид Гандигийн хүчирхийлэлгүй байх зарчмыг удахгүй хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Бид Шри Рави Шанкар багштай санал нэг байна. Гүрүүдэв 2003 оноос хойш Ирак, Йордан, Ливанд тусламжийн лагер, инх тайвны баг хурлуудыг зохион байгуулсан. Амьсгалын дасгал хийж байхад дотроо болон гаднаа маш их тайвширч нисэж байгаа юм шиг л санагдсан. Амьдрах урлаг Сирийн ISIS-т боочлогдож байсан 1000 гаруй EZD эмэгтэйчүүдэд тусалсан. Эдгээр охид ISIS-уудад хүчндүүлсэн.
Би ISIS-ийн 2 гишүүнд хүчирхийлүүлсэн. Энэ бүхнийг давж гарах маш хэцүү. Эдгээр хичээлүүд сэтгэлийн гэмтэл бэртлээ даван туулахад тусалсан. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа инх тайвны санаачлагуудынхаа төлөө гүрүүдэв дэлхийн өнцөг булан бүрээс олон шагнал авсан тэр дундаа Колумб, Монгол, Парагвай, Сураны улсуудын хүндэт иргэний шагналыг хүртсэн. Тэрээр мөн энэтхэгийн иргэний дээд шагналуудын нэг Падма Вибушин шагналаар шагнагдсан. Мөн дэлхийн хэмжээнд 25 хүндэт докторийн зэрэг хүртсэн. Амьдрах урлаг, бүхий л гарал угсаа, соёл, шашны гайхалтай хүмүүсийг нэгтгэж чаддаг. Өнөөгийн ертөнцид үүнийг хийх үнэхээр амаргүй. Дэлхийн нэг гэр бүл алсын хараатайгаар 150 гаруй орны хүмүүс цуглаж Бангалорт дэлхийн соёлын анхны наадмыг тэмдэглэсэн. Дэлхийн 2 дугаар дайн зарлагдаж байсан Берлинд зохиогдсон 2 дахь наадамд дэлхийн өнцөг булан бүрээс мянган хүн олон янз байдлын эв нэгдлийг тэмдэглэхээр цугласан. 2016 онд Дели хотоо болсон уг наадамд 375 сая гаруй хүн 155 орноос цуглаж 36602 уран бүтээлч гайхалтай үзүүлбэрээр 6 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх 7 акр тайзан дээр үзүүлсэн. 2023 онд 4 дахь удаага зохиогдсон уг наадамд 1.1 сая хүн 180 орноос Вашингтон DC-гийн National Mall-д цугласан. Амьдрах урлаг нь хэд хэдэн Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдэх түүхэн үйл явдлуудыг зохион байгуулж ирсэн. Түүний алсын хараа нь хүн бүрийн инээмсэглэлийг харж, стрессгүй, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох. Бид өнөөдөр хайрын багшийн маань ажилласан энэ сайхан үйл явдалд цуглаад байна. Хэрэг танд Шри Рави Шанкаржигийн оюун санааны хүч байгаа бол бид гайхалтай ертөнцийг цогцлооно. Танд бүрэн дүүрэн талархах ёстой улс энэ дэлхийд байгаа бол тэр нь миний эх орон. Инх тайвны дуу хоолой, үнний дуу хоолой, чанга, под сонсогдох ёстой.